гинт юу лээ гэж бодогдлоо надаа. За нөө. Чад ирчих уу? Хараа бүдүүлгөө. Бүдүүлэг юм шүү байна. Энд дээр баха юу байгаа? Седондагаас авсан юмнууд байгаа. Тэгэхээр өнөөдөр гоё энергийн цэвэрлэгээ хийгээд гоё байцгаая. За тэгээ юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр миний бүр ингээд бас ингээд энэний талаар айгүй ам цахнаад байна. Гинт юу лээ гэж бодогдлоо надаа. Тэгээ танаас бас адилхан энерги бас байж магадгүй. Би ингээд хүмүүсийн сонголтонд өөрийгөө золиослдог байсан байхгүй. Одоо хүмүүс чинь мэдээд тэр үйлдэлээ хийж байгаа тийм үстэй. Тэр хүмүүс өөрөө тэр үйлдэлээ хийж тэр замыг сонгосон. Тийм байхад чинь би хүмүүсийн одоо сонголтонд ингэж амар одоо хэрвээ тэр сонголт нь буруу байх юм бол би тэр буруутан юм шиг тэгж надад ингэж санагддаг байсан байна. Өөрхийн сонголтыг гаргаад өөрийгөө сонгоод явах бусдын сонголтыг хүлээгээд тэрэнд нь тааруулж ингэж амар амьдэрдэг байсан байна. Тэгээд энэ маань одоо тэгээд одоо өөрийгөө золиослож тэх ёстой юм шиг бүр ингэж хойно даалт тухамсаж суудсан байсан байна ашгүй. Тэрийг сайхан бранк гэд миний сайхан толгоонд нэрээ тийм шүү гэд орж ирлээ. Тэгэхээр энэ миний хувьд одоо ямар зүйлээрээ манифест болж гараад ирээд байсан бэ гэхээр би ингэж айгүй ажаргалгүй байсан юм үг нэг урсгалаараа сэтгэл ханамж дутуу хоосон нэг юм гонигтай ер нь аюу дарк заяа ингээд гаднаас амьдрал харагдах нь аюу гоё л байгаа штэ ингээд тэг ингээд бүх хэрэгтэйнүүд байвал байна. Надад дутаад ах юм ерөөс байхгүй. Гэтэ дотор аюу ингээд хоосон тэг ингээд өөртөө итгэж чадахгүй ингээд өөрийгөө үзий ятсан байдлаар тийм юугаар ингээд манифест хийгээд тэрийгээ дагаад бас тийм бодолтой тийм талт хумсартай байгаа юм чинь миний татах юмнууд угаасаа ойлгомжтой намайг улам сэтгэл ингээд дундуур байлгах юмнууд татаад байсан байна гэдгийг би бүр дөнгөж сая бүр аюу гоё анзаарч харлаа. Тэгээд ингээ анзаарч харсан ингээд худал хуурмыг ингээд анзаарч харангууд аюу хурдан бутраад ундаг. Тэг үнэхээр үнэн бол тэгээд яаж хийж гарч ирдэг гэдэгт би бол итгэдэг. Яа тэг худал хуурмаг болохоор надад ингээд өвөө нэрээ тийм штэ гэд нэг юм атач болоод ах юм зууралдаад ах тийм юу хүсэл байхгүй бас худлаа. Ингээл ингэсэн байж тээ. Тэгвэл бол би ингээд өөрхийг кайш явахаа мэдж байгаа, юу хийхээ мэдж байгаа. Гэтэ ингээд юм гинжлүүлсэн юм шиг надад тийм мэдрэмж байдаг байсан байхгүй юу. Ингээд юм хүнд би ингээд болохгүй юм шиг ингээд бүр ингээл тэгэл нэг ингээл даавн болоод бүр ингээл гонигтой болоод заяа. Бүр ингээд нөгөө нэг сүнсэн даруулахаар ингээд бие хөдлөж чаддгүй шүү дээ. Тэрнтэй адилхан бие хөдлөж чадахгүй юм шиг ингээд хүсээд байдаг, чадна гэж мэдээд байдаг. Тэгтээ ингээд бариад байдаг гэсэн аахгүй юу. Гэсэн чинь энэ болохоор ингээд өөрийгөө золиослдог одоо хүмүүсийн одоо сонголтыг хүмүүсэнд нь үлдээхгүй тийм үстэй. За тэгээ энэ нь болохоор бас нөгөө талаараа яаж манифест болж ороод ирээд исэн бэ гэхээр хүмүүсийн үзэл бодол тааруулж хүмүүс үзэл бодлоос айгүй айдаг байсан байхгүй юу. Яг өөрөөр хиймээр байгаа юмыг ингэж гарахгүй хийхгүй үйлдэхгүй за хүмүүс ингэж бодсон бол ингэж тэд нэр ингэж фил байд болно доо ч юм уу тий ингэж өөрийгөө ингэж амар буруутгах үедээ ч юм уу тий эсвэл өөрийгөө амар инсекюр мэдрэх болов уу гэж юм уу гэд амар санаа зовоод тэгэд өөрийгөө ингэж ер нь бүрэн илэрхийлж чадахгүй тэгээд нэг юм аюу хаагмал хүүтэн байдаг байсан. Ер нь бол би ингээл өөрөө өөрнөх илэрхийлдэггүй. Дандаа ингээд найз ч юм уу ихч мөчхөө ингээд сториг сонсдог. Тэгээ тэр хүний ингээд амьдралыг ингээд сонсдог. Өөрхийн талаар өөрхийн мэдрэмжийн талаар юусэн нээж гэж ярьдаггүй байсан байхгүй юу. Би ингээд өөрхийн төлөө ингээд сонголт гаргах юм бол энэ хүнийг ингээд амар муухай мэдрэмж өгч чинь энэ хүнийг ингээд яа чин та хэцүү болох чинь тэгээд өөрийгөө амар золиослдог байсан. Тэгээд яг жинхэнэ мэдрэмжээ хэлдэггүй байсан бэлээ. Саяхан би энийг болохоор найзтайгаа ярьж агаад бүр хин ч хэлдэггүй. За би ингээд өөрхийн мэдрэмжээ нуудаг. Тэгээд инээдэр нуудаг юм уу гэдэггүй. Мэдгүй ингээд жаргалтай байгаа юм. Цаанаасаа нэг юм сонир жаргалтай байх ирэхгүй ч юм шиг тийм ингээд бас нэг юм татдаг байсан баггүй ингээд яг бидний сонголт бид нар яаж одоо тэ мэдрэхээ ямар одоо
юунд амьдрахаа өөртөө шийднэ. Гэтэ надад бол ингээд жаргалтай байгаа үед ингээд мэдрэхээр ингээд цаана ингээд байх ёсгүй юм шиг тий ингээд би ингээд хүртэх хэрэггүй юм шиг тэгэж амар мэдэрдэг байсан. Дарга. Тэгээд тэр нь ингээд бүр ингээд өөрийгөө буруутгаа тийм үзэж байгаадаа баг ингээд гутраа тий аав ээжээ үзүүлсэн бол ингээд ч юм уу тий ингээд тухайн одоо моментод амьдрахгүй одоодоо амьдрахгүй аюу ингээд гимшилтэй одоо өөрийгөө буруутгасан тэгж аюу өөрхийн эсрэг аюу тэгж өөрийгөө дотроос нь идэж тэгж амьдэрсэн байна. Тэгээ хамгийн гоё ёо би бас энэ гоё гогцоогоо бас юм том шархаа ингэж хараад анаасанд бүр аюу баяртай. Тэгээд магадгүй нэг ингэж бүр битмээрсэн баггүй зэгс бичгээс нүр амаа бабдаад тэгээд яа тэгээ сууж ин гэрээ хаард бас гоё амархан ярьлаа шүү. Тэ жоохон доошлуулч маань хаа. Тийм ээ. Тэгээд бүр хийхээр бүр үнэхээр гоё. Тэгээ би сая 14 хоног, за 13, 12 юм уу. Тэр хоног ганцаараа solo road trip хийсэн Америкт. Тэгвээс хиймэд байсан. Тэгээ түрүү жил хийх гэсэн чинь даанч бас цаг хугацаанд болоогүй. Өөр бас ажиллах шархууд их байсан. Тэгээ өөр дээр маш их ажилласан. Тэгээ талхалтайгаа. Тийм байна. Тийм тэгээд би бүр Sedona бол Америкийн тийм бас өндөр энергитэй одоо Монголын хамрын хийд гэдэг байдаг шүү дээ. Хамрын хийд чинь бас Шамдлын орны хаалга гэдэг байдаг шүү дээ. Тэнтэй яг адилхан. Бас айгүй өндөр энергитэй тийм газар ахгүй хүмүүс бас гэрх гэж очдөг. Тинчээс би бас хэдийм авсан. Ёо бас тэнд болсон сонир сайхнаа. Хаваалтмаар байна. Ярмаар байна. Бүр үнэхээр сонирхолтой зав. Би ингээд ааврын ер нь бол тэр Sedona болохоор ингээд аюу spiritual аюу сүнслэг тиймэрхүү 70 мэтэрхүүгээ нээс хүмүүс их байдаг. 70 өндөр энэгтэй болохоор айгу хурдан ингэж нэг channel хийж ингэж гэгэрх магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор аюу үзэж хардаг psychic aura reading ч юм уу яг тийм хүмүүс аюу их байдаг байхгүй юу. Тэгээ бүр яг миний дуртай газар зав. Тэгээд аюу гоё олон crystal shop-од бас байдаг. Тэгээд би бүгд зөвхөн марцсан бай. Би бүгд бүр crystal бүгд зөв үнэхээр дуртай. Ингээд нэг хамгаалтанд орж байгаа юм шиг яг ингэж зөв нэмэлт хамгаалт юм шиг гоё байдаг. За тэгээ сайхан бичлэгийнхаа төгсөл гоё сайхан энерги цэвэрлэе. Энийг бас Sedona-аас авсан. Бас өндөр гэрцээ айгу гоё. Одоохондоо яг мэрэгшээг ба. Сүлдээ гоё. Проч хахоо. Би нөгөө нэг channel хийхэд хэрэгтэй байдаг. Илүү channel гоё юу болгоё гэд next level болгоё гэд илүү тодруулъя гэд нэг crystal авсан. Тэр маань уутандаа хийсэн багтаа олдохгүй хаа. Оо хинэ. Тэгээ нэг юм зис шиг зайд амар хөөрхөн бөмбөлөг. Яа. Тэгээ энийг барьж аад яриа гэж бодсон. Гэтэ тэртээ тэргүй гоё мессежүүд гараад ирлээ. Тэгээд яа. Тэгээд нэг ийм мод байна. Перугоос ирсэн тиймэрч нэг айгу ариун нандан тийм мод. Тэгээд юу нь бол сүрэг emotion. Тэгээд spiritual cleanser гэж юм бол сүрэг энергийг зайлуулахад шилжүүлэхэд хувирахад туслах юм байна. Зарагийн цүнхний ут. Юм гоё тийм нөө гаатай чүрээд штэ улаан цаа өнгөтэй яг тийм үнэртэй. Окей.
Оо. Яа, модны ингээд өнөр гоётэй. Амьдараач гоё нэртэй, ингээд шатаахаж гоё нэртэй. Нэг гоё марц шиг гоё. Гоё наа. Гоё. Баярлаа. За, тийм бай. Өнөөдрийн имжлэг даана.